Айгу бор арьстай. Тэгтээ нүрийн амир цагаанаар буцсан. Шаазан хүүхэлтэй шиг ийм гурван залуу орж ирсэн. Сайн байцгаана уу? Би өнөөдөр тайдтайгээ миний хувьд айгу шинэ бичлэгээр уулзж гин. Тайдтай гоё өөрийнхөө үзэх дуртай, сонирхолтой реалити шоунууд, нэвтрүүлгүүдийн талаар ярьж өгдөг ийм бичлэгнүүд эхлүүлэе гэж бодож байгаа хгүй. Тэгээд тэрнийхээ хамгийн ихний бичлэгийг өөрийнхөө үзэх дуртай, бас та бүгдийн үзэх дуртай Singles Inferno-гоор эхлэхээр болоод эхэлж байна. Хамгийн ихний бичлэг. Би яг энэ бичлэгийг хэр өөрөө бас эдитэлж үзээд хэр өөртөө надад таалагдах нь уу гэдгээс шалтгаалаад дахиад цаашаа хийх үгүйгээ шийдэх баг. Надад ямар санагдсан, тэгээ та хэдэд бас ямар санагдсан гэдэг талаар гоё ингээ хоорондоо гоё хуваалццгаая. Singles Inferno-г бүгдээрээ мэднэ. Netflix-ийн юм хосоо болдог шоу штэ. Би мэдгүй хүмүүс байх юм бол одоо season 4 буюу 4-р бүлэг нь гарсан явж байгаа. Тэгээд өмнөх 3 бүлэг бол үнэхээр бүүм хийсэн тийм шоу болсон. Энэ бичлэг маань бас нүг спойл агуулсан болохоор та хэрвээ өөрсдөө үзнэ гэж бодож ивэл миний бичлэг бити үзээрэй шууд алхасаарай. Тэгээд миний яриаг бас ингэ сонсё гэж бодож ивэл өөрчлөлөөрэй. Бидний 4 анги нь бол тавигдсан байгаа. Бүх сизнүүдийнхаа дунд хамгийн их ангитай буюу 12 ангитай байгаа. Хамгийн ангиуд нь болохоор 21-нд 28-нд гэдэг 2 ангиараа цацагдаа явах юм байлээ. Өмнөх сизнүүд бол айгүй хоорондоо адилхан штэ. Ердөөсөө нүг амар ойлгомжтой. Оролцогчдод орж ирлээ. Анхны сэтгэлдээ ингээд анхны гараа би бинийгээ харлаа. Тэгээл ямар нэгэн тэмцээнүүд зохиогдоод тэрнээсээ Paradise руу ингээд явцгаад нь штэ. Миний хувьд шүү заяа. 4 сизний турш одоо яг ингээл байдаг л юм аа ингээд үзээд тах айгу сонирхолгүй байх юм бах гэж би ер нь бол үзэхээсээ өмнө би тэгж жоохон дүгнжсэн. Амар сонирхолтой юм оролцогч амар хөөрхөн ч юм уу оролцогч орж ирэхгүй бол жоохон уйтгартай болж магадгүй хаа гэж бодсон чинь production баг нь айгу хөөрхөн юм сонирхолтой болох гэж айгу хичээсэн байсан. Тэгээд өмнөхүүд нь бол шууд бүгд арал дээрээ нэг нэгээрээ орж ирээд ингээ уулддаг шүү дээ. Би бинийгээ хараад ингээ танилцаад нэг юм анхны реакшнууд нь ингээл харагдаж магадгүй. За энэ хөөрх юм уу? Энэ сте амар хөөрх юм байна да. Гэл нэг ингэж гардаг хэсүүд авах гардаг шүү дээ. Тэгсэн чинь энэ сизон дээр тийм байгаагүй. Эмэгтэйчүүд нэхлээ би бинийг хараад эмэгтэйчүүд нэхлээ би бинийг арчиж байгаа. Тэр нь болохоор ийм хөөрхөн фан эдитүүд ингээ хөрхөн гарч ирсэн. Одоо тэр донхогийн их хамгийн ихний өөрийгөө танилцуулдаг ярьслаа гэдэг чинь тэрэн дээр нь ингээд алдаад идгийг ингээд автаж мавтуулаад 국동호입니다. 제 외모 중에 자신 있는 부위는 큰 키랑 그리고 낙타 같은 눈입니다. 입니다. 다정다감하고 표현을 많이 한다. 네, 2초 뒤에 표현을 많이 하고 다정다감한 성격이다. 성격이에요. 제가 마음에 드는 이성에게 적극적으로 다가가서 꼭 쟁취하겠습니다. тийм зүйл хөөрх ингээд дундуур чимхлүүр аруулаад ирсэн болохоор тэдний аягүй хөөрхөн байсан. Энэ бүх хүмүүст аягүй тийм сэтгэл төрсөн бах гэж бодож байна. Эмэгтэйчүүд нь амар адилхан царайтай. Адилхан царайн цааш яг юм нэг тайпны гэх юм уу? Бүгдээрээ яг ингээд гоё урт устай яг ингээд эмэгтэйлэг тэгээд инээж байгаа нэм ингээд яг ийм адилхан тайпны солонгос охтууд байсан. Season 1-ийн бүр ингээ хамгийн суперстар байсан нь бол Жия штэ. Жия бүр шал өөр царайтай байсан штэ. Бүр ингээ орж ирэхтэй Жиягийн царай ингээ солонгос юм уу гэхээр ингээ солонгос биш. Тэгснэ ингээ жоохон ийм микс юм уу гэхээр бас ингээ микс биш нэг ийм сонирхолтой царайтай. Хан Соён гэдэг нэг эмэгтэй байдаг. Тэр эмэгтэй болохоор бас амар ийм өвөрмөц айгу тийм надад болохоор амар ийм монголч юм шиг тийм санагдчихсан хгүй юм. Солонгосоос айгу өөр юм бор амар хөрслөг юм бор арьстай тэгснэ ингээд царайн ч гэсэн яг юм яг солонгос тал руугаа биш жоохон юм өөр санагдчихсан хгүй юу. Тэгсэн чинь энэ сизон дээр болохоор яг эмэгтэйчүүд нь айгу тийм байсан. Эрэгтэйчүүд нь болохоор яг үннийг хэлэхэд надад жоохон царай муутай санагдсан байхгүй. Яг өдөр бүр амар гоё битэй заяо. Ингээ анхны харцаар харахад бол энэ залуу гэд яг тэгж байгаа юм байхгүй. Сизон 2 дээр манай Dex орж ирдэ штэ. Тэр бол ингээ гоё залуу орж ирлээ гэдэг штэ. Яг тэгвүүлэх хүн энэ сизон дээр байгаагүй. Үйл явдлын хувьд болохоор илээл танилцаал нөгөө хоорондоо ингээд ус мусанд яваал, галаа түлээл, хоолоо хийгээл, хоол хийж явах явцад хин хинбэ гэдгийг харуулж гал эргэжтэйчүүд нь урдуур хойгоорнгүйгээл аюух тэгдэж шít. Гэсэн чинь манай 4 дээр шууд эргэжтэйчүүдийн дунд нэг тэмцээн зохиогдоод шалгарсан 2 хүнийг нь шууд эмэгтэйчүүдийн инферно руу явуулчих байхгүй. Тийм эмэгтэйчүүдийн инферно дээр очиод анхны харцаа шууд ингээд сонгоод Paradise руу явах болчихж байгаа. Тэнгүүд бүр ингээд хоорондоо эхлээ танилцах тийм юм байхгүйгээр шууд ингээд Paradise-д очиод ингээд цар болчих жоохгүй. Тэгэхээр надад тэрний нэг сул тал нь болохоор өмнөх сизнүүд дээр болохоор амар хүлээлт үүсдэг гэсэн шүү дээ. Энэ
эмэгтэй яг юу хийдэг бол энэ эрэгтэй яг юу хийдэг бол энэ эрэгтэй хэдэн настай хэдэн настай бол гээд дундуур Paradise руу яваад тэр нь мэддэг байсан бол энэ сизон дээр бол хамгийн ихний 4 хүний нас хийдэг ажлын талаар 1-р эпизод дээр хэдлээ мэдчихэж байгаа байхгүй. За тэгтээ тэр ч яах вэ заяа. Эрэгтэй Инферногоос шалгарч гарсан 2 хүн нь болохоор Юг Жонсо болон Ким Жонсу гээд 2 залуу шалгарсан байхгүй. Тэгээд Жонсо болохоор ингээд амар юм сонин харагдчихсан байхгүй. Тэгээд амар хурц царайтай. Манай эмэгтэйчүүд маань ч гэсэн ер нь Юг Жонсог хамгийн анх хараад байгаа амар юм бэ эднэр гэж мэгээд тэгээддэг заяа. Ердөөсөө юу ч ярихгүйгээр ингээ нэрийг нь мэдхгүйгээр тэр хүний хоолойг сонсохгүйгээр шууд ингээд эхнээс нь хараад яг гаднах үзмжээр нь шууд дүгнээл сонгох сонголтын дээр хурж ирж байгаа хгүй. Тэгээ Чон Южин гэдэг эмэгтэйг сонгодог. Чон Южин болохоор амар хөөрхий нэдэг заяо. Амар гоё биетэй юм бил. Биенийх нь фигюр нь амар гоё. Гэхдээ царайг нь би яг бүр амар хөөрхөн одоо Инфернод байгаа хамгийн хөөрхөн эмэгтэй гэж бол хэлж чадахгүй. Тэгээ тэр эмэгтэйг сонгодог. Ким Жонсо болохоор И Шияныг сонгодог заяо. Шиян Южин хоёулаа ер нь бол яг ингээд нөгөө охтуудаасаа илүү их инээгээд ингээд гэдээсэн болохоор сонгогдсон гэж би бол бодож байгаа. Одоо юм гэгээлэг вайбыг өгсөн болохоор ер нь сонгосон эднэр гээд тэр талаараа тэр дөрөв ингээд Paradise-д очиод ер нь ярилцдаг хгүй. Хамгийн ихний анги дээр ингээд шууд дөрвийн юу хийдгийг мэдчихэе. Юг Жонсо болохоор артист юм бэлээ. Тэгээд надаа анх хараад шууд хаана харлаа гэж бодсон чинь би Sweet Home гэдэг цувралыг бас амар үзэх дуртай байхгүй. Тэрний сүүлийн сизнүүд дээр одоо ийм soldier цэргийн дүрд тоглож гардыг байлээ. Хүнийг ингээд чаддаг юма хийж байгааг нь харахаар илүү их сэтгэл татам санагддээ штэ. Тэгээ Юг Жонсогийн тэр артист гэдэг зурж байгаа тэр дүрснүүдийг тэр бичлэгүүдийг харах надаа амар гоё санагдсан, амар кул санагдсан. Нөгөө талд манай И Шиян болохоро модель хийдэм бэлээ. Инферногийн ер нь энэ 4 сизний турш орж байгаа юм хөрхөн охтууд дунд аюух модель хийдэг охтууд аюух байдаг. Тэгээд Солонгос ер нь аюу юм хөөрхөн царайтай тэгээ гоё биетэй бол модель болох боломж амар их байдсан юм шиг надад санагдсан. Гэтэ би тэрийг нь сайн мэдэхгүй байна. За Ким Жонсу болохоор ийм кофе шоп ажиллаулдаг ийм кафе өвнөр юм бэлээ. Тэр бичлэгнээс амар кул. Надад бас анхны харцаар гоё гүн сэтгэл төрүүлсэн хүн бол Ким Жонсу байсан. Ким Жонсугийн хоолой бүр амар гоё зөө. Яг бүр ийм амар эргэтэлэг хоолойтой. K-драманы нэг ийм CEO үүдээд штэ группийн захирал махал гээл K-драма тим дүр шиг санагцсахгүй юу. Гиши яныг хамгийн их Paradise дээрээ ер нь бол ингээл амар кэрлээл тэгээ буцаж явж байхдаа онгоцсондоо бас би энэ тавгурч байхгүй тэгсэн чи гаранд нь массаж хийж өгч мөөл зөө. Ер нь бол амар caring залуу байсан за. Юу хөөх юм ямар гоё юм гэд ингмээр тим залуу байсан. Эхний ангийн хайлайт бол ер нь энэ байсан. Шууд ингээл уулзуулаад тэр дөрөв дахиад буцаад өөрсдийнхөө Inferno руу явна гэсэн чинь үгүй тэгээгүй заяа. Хоёр эмэгтэй нь эрэгтэйчүүдийн Inferno руу, хоёр эрэгтэй нь эмэгтэйчүүдийн Inferno руу явцсан. Тэгээд шууд хоорондоо ингээд тойрч ингэж ярилцаад би биэндээ тэгдэгөөд матч болох юм бол Paradise руу дахиад шууд явна. Эпизод 2 дээр эхний анги дээр явсан дөрөв дахиад Inferno руу явах магадлалтай болчих واخ. Гэхдээ зөвхөн матч болох юм байна шүү дээ. Манай Жонсо болохоор Ким Минсол гэдэг охинтой матч болдог. Жонсо болохоор Ким Хэжин гэдэг охинтой матч болдог. Тэгээ энэ Ким Хэжин гэдэг охин байгаа зү Монголын Даш Балжид гээд нөгөө нэг бүр дээр үед Mongolis Next Top Model-д орж ирсэн нэг эмэгтэйд шүү дээ. Тэрнтэй амар адилхан царайтай байгаа. Надад тийг санагдаад байгаа юм уу мэдэхгүй. Эмэгтэйчүүдийн Inferno дээр манай Бэжион гэдэг эмэгтэй ганцаар үлдчихдэг. Амар гонигтай гайз тавуулаа байжсэн чинь 2-2 матч болоо тэгээд ганцхан эмэгтэй нэг ганцаар үлдчихдэг заяо. Эмэгтэйчүүдийн Inferno дээр манай Ишия маань Чангтео гэдэг залуутай матч боллоод явахаар болдог. Анхны Чангтеогийн орж ирж байгаа хэсэг бол үнэхээр тэнэг байсан. Надаа ганцхан тийг санагдсан юм уу? Та хэдэд тэгж бас санагдсан уу, санагдаагүй юу? Үнэхээр тэнэг байсан заяа бүр ингээд. 2 дугаар анги хүртэлх миний хамгийн дуртай залуу болохоор Ким Жонсу, Юг Жонсо хоёр байгаа байхгүй юу? Энэ хоёрт би ингээд хоёуланд нь айгуу дуртай байгаа. Хоёулаа ингээд эсрэг тул тэнгүүд Чангтео болохоор жоохон ингээд оршноо мэдэрдэггүй. Тэг нэг юм жоохон бүдүүн баараг гэх юм аашинтэй жоохон мэдрэмжгүй юм бүдүүн баараг ийм эрэхтэй шиг надад санагдсан байхгүй юу. Тэгээ би ер нь ингээд эпизод 2 хүртэл жоохон дургүйсэн зай тэр залууд ингээд Ишиянд би ингээд дуртайгаа. Тэгмүүд Ишиян маань жоохон за яхах уу гэдэг. Тэгээд яг ингээд жоохон хөвгөлтэй заяа ингээд. Ярианууд дунд та ингээд үзэх юм бол ерөнхийдөө аюу хөвгөлтэй. Гэхдээ тэр нь жоохон орчноо мэдрэх байгаа юм шиг. Тийм байгаадсахгүй юу. Ишиян тэр хоёр Paradise-д очоод
амар дэжгүйсэн зөө. Амар дэжгүй. Ер нь бол Жангтео ер нь Inferno-д амар жоох ингээд тэнэгтэйдсэн мөртлөө яг ингээ face to face яг ингээ хоёулахнаа байсан чинь аюу хөрхөн тэр хөгжилтэй нь яг юм зөв хөгжилтэй болоод жоохон мэдрэмжтэй яриагаа ингээд гоё зүв авч яваад ч гэх юм уу те нэм нөгөө хүнийгээ тухтай байлгаадсан. Иш яан Теотой байхдаа бас ие барайл нөө ич заавал ингэхгүй юм найзтайгаа байгаа юм шиг жоохон байсан. Тэрийг болохоор би анзаарахтаа Ким Жонсуутай байхдаа яг нөгөө өөрийг нь догтлуулж исэн болохоор чингүүрээд эмгтээлэг зан чанараа гаргаад Жангтео болохоор өөрийг нэг амар догтлуулахгүй байгаа зүгээр найз шиг хөгжилтэй байгаа инээлгээд байгаа болохоор ингээд гоё тухтай байгаа юм шиг харагдсаахгүй. Яг Paradise дээрх тэр ярианы сэдвүүд миний дүгнэлтээр болохоор нэг амар сонирхолтой бол байгаагүй заяа. Ерөнхийдөө ингээл ярилцаал чи ямар тайпныхын ингээл нөгөө нэг юм ярьдаг, яриануудаа ярьдаг. Тэгээд эпизод 3-аас сонирхолтой болж эхэлсэн заяа. Бүгд хоорондоо нэг инферно дээр Бэжион ганцаархнаа инферно дээр үлдсэн. Тэгэхээр нөгөө нэг эрэгтэй инферно дээр үлдсэн. Ким Дэ Хван болон Донхо тэгээд Тео гурвыг харж амжааг байгаа гэсэн үг. Тэгээд одоо ингээд анх удаа би бинийг харнаа. Одоо би биний хараг байгаа хүмүүсийг би болохоор жоохон танилцуулчих. Ким Дэ Хван гэдэг энэ залуу болохоор жоохон царамаатай заяа миний хувьд. Гэтэ өөртөө амар ихтэй. Тэр нь жоохон ихтэйд идэг гэх юм уу? Жоохон кринж байгаад идэг заяа. Анхны тэр өөрийгөө танилцуулдаг бичлэгэн дээр би анханасаа л одоо өөрийгөө төрхөөсөө л өөрийгөө царайлаг гэж мэддэг байсан. Хүмүүс надад бараг уралж чаддггүй. Миний царайг хараад шууд тавьширчдаг гэж ингээл за. Би толинд өөрийгөө ингээ харахаараа өөрийнхөө хартанд төөрдөг. Гэлэн. Жоохон хит өөртөө ихтэй залуу. Донхоо болохоор надад бас айгүй таалагдж байгаа оролцогчдын нэг. Яг юм basic эрэгтэй хүн заяа. Basic гэдэг нь юм муу талаар биш шүү. Яг юм гоё энгийн юм хүн шиг санагдаж байхгүй. Ингээд царайн ч гэсэн айгүй энгийн яг юм солонгос энгийн царайтай. Тэгээд нэг амар их юм ярьдггүй, хитрхи бас өөрийгөө ингээд өвөөлөгдггүй яг гоё дундаж юм бууртай сууртай юм шиг одоо миний анхны сэтгэлээр надад тийг санагдсан. Б-арын гээд эмэгтэйчүүдийн инферно дээр ганцаараа үлдсэн. Одоо хинтэж болцоог байгаа эмэгтэй болохоор бас надад аюух таалагдж байгаа. Яг л ийм бор ярьстай. Би бор ярьстай хүнд амар дуртай заяа. Чирэг, эрүүл тэний тийм гоё харагддаг. Тэгээ энэд манд бөөнөрөө ингээд эпизод 3 дээр уулзаад хамгийн эхлээд шууд эмэгтэйчүүдийн дунд тоглоом болж байгаа хгүй. Ялсан хүн нь болзох залуугаа сонгодог. Тэр нь болохоор ийм нарийнхаа ингээд модон дээр эрэгтэйчүүд нь зогсоод эмэгтэйчүүд нь болохоор тэр эрэгтэйчүүдээ өнгөрөөд тэр модыг хамгийн богино хугацаанд туулсан хүн нь ялгана. Энэ тоглоомн дээрээс яг залуучууд өөрт нь таалагдж байгаа эмэгтэйдээ яаж хүрж ийн, таалагдахгүй байгаа эмэгтэйдээ яаж хүрж ийн гэдгийг амар харж аван заяа. Энэ төрөнд болохоор хин Чонгюжин эхэлж гардаг. Анхны хүн болохоор жоохон удаан ингээ гарч байгаа юм л да. Тэгээ энэ тоглоом дээр миний амар уурыг хүргэсэн, намайг амар стресстүүлсэн зүйл бол Ким Тэ Хван байсан заяа. Ким Тэ Хван бүр ингээ амар тэнцвэргүй заа ингээ гулжигнаад ингээ эмгтэйгээ барьж чадахгүй. Би ягаад ч нөө анхны сэтгэлдээрээ Ким Тэ Хваныг ямар тэнэг юм бэ гэж бодсон болохоор ч юм уу. Тэгээ тэн дээр бүр ингээ тэнэг юм шиг харагдаад байгаа байхгүй юу. Ким Жонсун үед нэр байгаа зү ингээд хэнийг Чонгюжины тэврэхтэй гараа ингээд идэг заяа. Ингэж авах ингэж тэврээд идэг заяа. Яг ингээд ингэж барихгүй. Манай Тео эмгтэйчтэй байхдаа ингээд яг нэг зөвөр өөрийнхөө гарыг төвшүүлээд ингэж тэврээд идэг заяа. Тэгээд Ишиан гарч ирсэн чинь Тео бүр ингээд бүр Ишианыг бүр яг ингэж тэвэрдэг заяа. Бүр яг ингэж тэвэрдэг заяа. Тэгээд яг ингээд өөртөө таалагдж байгаа гэдгээ бүр яг энэ дээр амар сайн харуулдаг. Жиан, Южин, Хэжин 3 давчдаг заяа. Тэгээд Арин, Минсол, Жион 3 хамгийн ихэнд зогсож исэн Югжинсо тэр ирээд ихнийх дээрээ унцдаг ус руу. Тэгээд энэ дээр бас надад амар тэн санагдсан юм заяа. Юу нэмэгтэй нь өөрөө ингээд тэнцвэртэй амар тайван ирээд өрүүлээд ингээд эрэхтэй өнгөрөө явчих юм бол амар боломжтой санагдаад байхгүй юу? Тэгэхгүй нөгөө гуравч өөрсдөө ингээд амар тэнцвэргүй заяа. Амар тэнцвэргүй өөрсдөө ингэж жагаад эрэхтэйгээ ингээд аваад манай Жонсог аваад ингээ унтж байгаа юм байж чи яага намайг унгаач ба чи яага намайг шидчихвэ гэдэг. За тэр нь жоохон надад амар сонир санагдсан. Жонсоо бүр ингээ амар санаа зовоод пист нэр имтэжтэй унгаачлаа хамаг уучлаарай гэл за тэгээ оройн ингээ галын тойрон моргон дээр амар хэцүү юм болгож яриад идэг. Тэрэндээ надад бол имтэжүүдийнх нь л буруу юм шиг жоохон санагдаад захгүй мэдгүй. Югт би дуртай болохоор югийг өмөрж бодоод байгаа юм уу? Мэдгүй. Энэ тоглолтын дээр угаасаа Ишиан ялаад 20 секундын дотор баг ингээ гарцсан амар хурдан гарсахгүй болзох залуугаараа Юкиг сонгодог. Хоорондоо ярилцаж үзээгүй болохоор ингээд ярилцаж үзье гэж бодсон юм аа гэд сонгоод тэр хоёр ингээ аягүй хөрхөн ярилцлагыг өрнүүлдэг. Тэгээ ерөнхийдөө энэ ярилцлага дээр бас ингээ харах юм бол Юк ингээд яг хүний нүд рүү ингээ харахгүй жоохон ингээд гүүгээд ингээд идэх нь жоохон хэцүү. Гэхдээ тэр хоёр ярилцлагад аягүй хөрхөн болж өнгөрсөн. Тэгтээ амар
бас би бинийгээ яг сонирхоод тэр хоёрын дунд ингээ амар гоё chemistry үүсээд энэ удаа гэвэл бас үгүй юм шиг надад жоо санагдсан хгүй. Манай Иши Ян ч болохоор анхны Paradise явдаг болон нэр Ким Жонсуутай хамт яваа тэгээ нөө ингээ массажсаа чийж өгөөл өөрийн амар халамжлаасан шүү дээ. Тэр нь амар өөртөө амар сэтгэл үлдээсэн. Тэгээ энэ залуу юм байна да гэж бодсон байсан чинь Ким Жонсуу чинь Ким Хэжинтэй хамт хоёр дахь удаа Paradise явсан шүү дээ. Тэгсэн чинь Ким Хэжин бас ер нь бол бас тэгэж амар их кэрлсэн ингээ халамжилсан. Ер нь тэгэж халамжилдаг залуу юм байна л та гэж яриад тэгээ Иши Ян маань жоохон угаасаа бүх хүнтэй л ингэж харцдаг юм байна да гэж бодсон заяа. Тэгсэн чинь 4-р ангиас бүх юм амар сонирхолтой болж эхэлдэг. Энэ 4-р анги бол миний хувьд энэ Singles Inferno-гийн одоо эхлээд ингээ үзчихсэн би хүмүүсийг ингээ бодсон байгаа штэ. Тэрийг бол бүр ингээ 360 эргүүлсэн тийм дугаар болсон. Галлаа ингээ тойр цугаад ингээ гадаа хоорондоо юм яриад уунгаа тоглоод суудаг байхгүй юу? Үннээ хэлсүүл шийтгүүл гэдэг тоглоом байдаг штэ. Тэр тоглоомн дээрээс имжижсэн Ким Жонсуу гэдэг хүнийг би бүр энэ хүн бол онцгүй залуу байна гэдэг дүгнэлт рүү иргсэн гэх юм уу. Би бинээсээ ингээд асуулт асуугаад эхэлж байгаа штэ. Чи ингээд хэдэн хүн шахлаад өгсөн бэ гэсэн чинь Жонсуу 4 хүн шахлаад өгсөн. Тэгсээ өөр хүнтэй хамт явмаар нөө өмнөх явсан хүнтэйгээ явмаар нөө гэсэн чинь өөр хүнтэй Paradise явмаар гэж байгаа байхгүй юу? Окей, байж болно заяа. Окей, ингээд өөр хүмүүсийг угаасаа л ингээд хосоо ингээд олъё сайн ялж үзэл олох гэдэг шүү дээ. Тэрүүлээд ингээд бас хүний сэтгэлийг жоохон эвгүй болгохгүймсэн гэж бодоод ууж бас болно шүү дээ. За би уучий гээд уухгүй бүр яж ингээд хариулаад идэх заяа амар асуултууданда. Өөр хүнтэй явмаар амал Paradise явмаар байгаа хүнийхээ нэрийг хэлгэсэн чинь зөвхөн ганцхныг л үү гэж мэгээд за. Гол стрессийн өмнө тэр галын ингээд тойр цууснасаа босоод Шиянтай хамт ярилцъя гэд нэг дагуул явж байгаа хгүй. Ерөнхий яриа нэг юм. Би ингээд бусад хүмүүстэйгээ ингээд ярилцаж үзээгүй байгаа. Тэгээ би бусдуудаа бас ингээд ярилцаж үзмээр байна тэ чи гэсэн тех стомстой гэл им амир excuse-үүд ингээд тавиад байгаа хгүй. Одоо ингээд төрөний өөр охтуудтай баймаар байна. Би одоо тэдэн охинд өгсөн. Би өөр охтуудтай ингээд ярилцаж үзмээр байна гэдэг юм маа ингээд нэг засгаад ингээд ядаад байгаа хгүй юу. Тэр ярилцлагынхаа хамгийн төгсгөлд нь Шиянд тэгтээ чи бол миний номер 1 шүү гэж хэлсэн. Жонсууг амар сурцсан залуу байна гэж тэгээд эндээс дүгнсэн. Хэрвээ Ишияныг номер 1 гэж бодож ивэл тэгэл ингээл номер 1 л байл да. Амар худлаа олон түмний өмнө ингэжсэн нууцаар очсноо чи бол миний номер 1 шүний худлаа тэр хүн ингээ барьж үлдэх гээд байхгүй тэ өөрийнхөө талд ингээ үлдэх гээд. Тэр бол надад амар таалагдаагүй үйлдэлсэн. Тэг би тэндээс ер нь бол Жонсууг ингээ гоё залуу гэж бодхоо жоохон болцсон. Тэгэд миний үзэл бодлыг эргүүлсэн хүн болохоор Ким Тэхван гэсэн заяа. Миний нөгөө нэг тэнэг гэддэг Ким Тэхван байгаа ч тий. Тэр чин Жионтай ингээд ярилцахаар гардаг байхгүй юу. Тэгээ ер нь бол анх Жионыг хараад айгүй их таалагдсан эднэр гээд ярьжсэн байхгүй юу. Тэгээд Жионтай ярилцахдаа Тэхван амар өөрөөсөн. Жохон юм амар тэнэг дэний юм жохон итгэх өөртөө итгэлтэй штэ. Тихгүй амар хөрхийн яриагаа амар гоё авч явдаг. Тэр хүнийг ингээд тухтай яриулдаг. Тэсний ингээд баг зэрэг магтчихдаг. Жион тэгж байгаа байхгүй юу. Би ингээд чамайг анх хараад ёо ингээд баг те юу болоод байна гэж ингээд бодсон гэл тэгсэн чинь амьдрал ингээд гэрэл гэгээтэй болж байгаа санагдсан ингээд чамайг анхаарад нэр гэл тэгж байгаа байхгүй юу. Тэгээ тэр хоёрын яриа ер нь айгүй хөөрхөн болдог. Лаа ингээд тойр сууж байхдаа нөгөө асуулт асуухтаа Жионоос шууд чи надтай ингээд Paradise явна гэх юм бол чи надтай ингээд явах уу гэж шууд Жионоос асууж масуудаг. Жион Тэхван хоёр ер нь цаашаагаа айгүй их явах багт те Жион хэрвээ Жионы сэтгэл өөр тийшээ ингэхгүй бол Тэхван ер нь бол айгуу гайгүй үнж байх юм шиг надад санагдсан байхгүй юу. Дараагийн бодол санаа эргүүлэгч хүн бол Тео байсан. Шиян таалагдж байгаа гэдгээ ер нь ингээ илэрхийлээд яваад байгаа байхгүй юу. Шиян ч болохоор ер нь Жонсууж ер нь бол жоохон хандтай байгаадсэн шүү дээ. Эхний ер нь Paradise явснаасаа хойш. Гэсэн чинь галын юм дээр бас бүх юм ингээ жоохон эргэлт болдог заяо. Шиян одоо Жонсууг яг над шиг ингээ жоохон за энэ гайдтэй жоохон бас судлаал байсан юм байна да гэдэг жоохон ойлгоцсон. Тэгээ Теотой ярилцахаар ирдэг. Тэр ярилцлага дээр надад амьдажгүй хүн шиг санагдсан. Теод ч бас 4 шоколад ирлээ. Надад хэдэн шоколад ирсэн хамаагүй би нэг л эмэгтэй яг ингээд үнэнч байна гэдгээ илэрхийлчихэж байгаа байхгүй Шиянд. Шиянд болохоор Теог ер нь бол амар их жоок хийдэг те алжхан дээ штэ. Далдгандаг хин цаашийн тийм болохоор яг юу үнэн яг гэдгийг мэддэггүй. Одоо энэ хүн яг жинхнээсээ надтай флиртлээд дэнөө эсвэл зүгээр яг зүгээр тоглоод нэрэнгээс яг ингээд жоклоод ийнү гэдгийг мэдгүй байдаг эднэр гэдгсэн чинь болохоор жок мөг хийдэг ч гэсэн хүний сэтгэл хөдлөлт хүний эмоушноор ингэж тоглох хүн бол би ердөөсөө бишээ гэдгээ Тео хэлж байгаа байхгүй юу. Ямар мэдрэмж авахыг хүсэж ин тэрийг ингээд хүмүүст аягүй хөөгд юм байна л та. Өөрөө бас сэтгэл санаагаараа тухгүй хэцүү мэдрэмж авахыг хүсэхгүй байвал өөр хин нэгэнд бас тийм
муухай мэдрэмжийг бас өгөхгүй байхыг аягүй хичээдэг тийм төрлийн хүн юм билээ. Тэр үеийн ярилцлага нь бас амар гоёсэн. Тэгээ Теогийн дараагийн нөө ганцаар сууж агаад ярьдэн штэ яг тухайн үед юу болсон талаар. Тэгээд тэрэн дээрээ бас өрх юм ярьдаг заяо. Миний зүрхэн дотор нэг өрөө байгаа. Тэр өрөөнд дотор шин ороод ирсэн. Тэгээ би хаалгаа төвчсөн. Тийм болохоор ингээд өөр хүн орох боломжгүй гэж аахгүй юу. Тео аюу үнэнч төрлийн хүн гэдгээ энэ эпизод дээр харуулдаг. Дараагийн хүн нь болохоор манай Южин, Чон Южин. Южин хэм дажгүй юм хөөрхөн хүмүүс ахгүй ингээд амар их инээдэг, амар юм гэгээлэг ингээд гэрэл цацруулсан тийм cute тийм эмэгтэйсэн шүү дээ. Тэгсэн чинь ууж яхад амар согтцсон заяо. Бүр үнэхээр амар согт. Ер нь бол бүгдээрээ тэрэн дээр ингээд амар их согтцсон байдаг хгүй юу. Тэгсэн чинь Чон Южин болохоор бүр амар согтцсон байдаг. Оршноо мэдрэхээ болтлоо жоохон согтцсон юм шиг надад харагдсаахгүй юу. Тэсээ ингээ инех хэрэггүй юм дээр амар инээж минийгээ гэж мөрөд тэрэн дээр бас юг болохоор тухгүй эвгүй байгаа нь ингээд амар мэдэгдэхгүй царайн дээр нь жоохон ингээд идэг. Ингээд бүгд хоорондоо би бинт ярилцгаад ингээд ийш тийшээ тараавцсан байгаа штэ. Тэгсэн чинь Южинтэй ярих хүн ердөөсөө байгаагүй. Яаж нээж гэж анхаарах хүн ердөөсөө байгаагүй. Уг нь бол Южин чинь бас амар хөрхөн одоо гацсан шүү дээ тэр дундаа уг нь бол уудгийн дараагаар ер нь бол жоохон эвгүй байдалд орсон юм шиг надад санагдаж байхгүй амар эвгүй заяа надад болохоор ингээ жоохон өрөвдмөр санагцсан юм хөвгчлөлтэй биш тавлууран дээр ганцаараа ингээ савлуурдаад иддэг заяа та хөвгчлөлтэй наа гэд тэг нөгөөд нь бүр ингээ хараад юу гэднэр болохоор тэнд бүр ингээд иддэг тэр үйл явдлын араас Южинийг жоохон сонирхожсэн залуучууд ч юм уу те эднэрийн жоохон ингээ юугийн ялангуяа сонирхол нь амар нэлээд буурсан. Үүтээ бас өөрөө юу ч гэсэн ер нь хэлдэг нам би ингээ Южинийг сонирхол ер нь бол жоохон ингээ буурцаан гэж хэлдэг. Тэгээд одоо 4-р бүлгийн сүүлийн үйл явдал болдог заяо. 5 эмэгтэй 6 эрэгтэй байгаа даа штэ. Эмэгтэйчүүд онгоцон цуугаад Paradise руу явна гэд. Шууд эмэгтэйчүүдээ зөвхөн эмэгтэйчүүдээ Paradise руу авч явдаг заяо. Тэгэхээр энэ ойлгомжтой шинэ эрэгтэй хүн ирэх байгаа болж байгаа тийм манай эмэгтэйчүүд гэсэн ер нь тэрийгэ мэдээд явцгаадаг. Шинэ ирсэн залуучууд нь нэг ширхэг залуу байгаагүй 3 ширхэг залуу ирсэн юмсан за. Ширхэг гинэ. Юм 3 залуу ирж байгаа байхгүй юу? Тэгээ тэр 3 залуу миний хувьд штэ. Би өөрийнхөө угаас сэтгэлээ ярьж байгаа юм чам. Миний хувьд гурлаа ёо гэдэлхэн залуучууд байсан. Тийм жохон ингээ нүрнийх нь хэлбэрүүд өөр гэхдээ бус юм бүр ёо гэдэлхэн заяа. Айгу бор арьстай. Гэхдээ нүрийн амар цагаанаар буцсан. Тэгээ тэр нь би үзэхэд жохон надаа жохон тухгүй санагдаадсэн. Тэгээ ийм шоозон хүүхэлтэй шиг ийм 3 залуу орж ирсэн. Бүх эмэгтэйчүүдтэйгээ нэгээр нь ярилцаа. Тэгээ эмэгтэйчүүд сонгоод нэг нь авч үлдэнэ. Тэгээд 4-р бүлгийн 4-р анги дууссан. Тэгээ одоо хин үлдсэнийг нь хэдүүлээ дараагийн ангиас ер нь бол үзнэ. Тэгээ дараагийн анги сонирхолтой болох хаа гал тойр цуугаад юм ярьдгаас хойш бүх юмнууд ингээд амар оронгороо иргэцэн илүү сонирхолтой болсон хин бэ гэдг нь жоохон танигдаж эхэлсэн гэх юм уу. Тэгэхээр дараагийн энэ сизнийг ер нь бол жоохон уйдгартай болох нь дээ. Тэгээ жоохон хүчилцэн юм шиг болох нь дээ гэсэн чинь үгүй байна. Анх удаага ингэж ярьж байгаа болохоор жоохон уршаад ярьсан байж магадгүй. Надтай санал нийлж байгаа ч юм уу эсвэл бас санал нийлэхгүй байгаа юмнуудаа бас гоё доор комментээр үлдээгээрээ таад гоё надаа хамгийн анх хийсэн шинэ бичлэгэнд маань гоё ревю хийгээд дүгнэлт хийгээд болж ийн болохгүй нь гэдгийг маань бас хэлээрээ баяртай. Баяртай. Штах баяр ярьж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая.